Ардын үсгийн 95 жил Мэргэн Мангийн өвшөөний голомт нутаг Дорногов аймаг үүс байгуулагдсны 85 жил Сайн Шанд сумын 55 жилийн ойгоор аймгийн нийт иргэдтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж байгааг тохиолдуулна. Та бүхэндээ баяр наадмын чин сэтгэлийн мэдчилгээ төвшүүлж байна. Одоогоос 85 жилийн урд 1931 он зохион байгуулагдсан манай аймаг түүхэн хөгжлөөрөө үнэхээр гайхамшигтай амжилтыг олж хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн хошоо одонгоор шагнагдагч хүн ам өсч эдийн засаг олон салбартай болж цаашдаа уул уурхай хүнд үйлдвэр хөдөө аж ахуйтай хослон богино хугацаанд хөгжих сайхан ирээдүй харагдаж байна. Говийн өргөн удам нутагт минь хур борооны шимээр өвс ногоо дэлгэрсэн, таван хошуу мал тал дүүрэн бэлдсэн, айраг цагаа идэ бэлхсэн, хүн бүрийн ажил үйлс оргилсон сайхан зам болж байна. Гингон дуу уудам талд цуурайсан, хүчит сумын эсгэрээ агаар тэнгэрийн салхи зүсэн, хүч түхийн дэвэ наадмын талбайг эзэнсэн, Монгол сайхан наадмаараа хурсан олон минь дэнж хотойтол дэг журамтай дөвсөн сайхан наадаарай. Айл өрх бүрт, хүн бүрт, эрүүлэнх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё.